Бацаахан гэдэг дуулдаг нэр болохоор артист Батока гэсэн нэрээр уран бүтээлээ төрөж явдаг юм залуу. Тэр дулан байсан ч одоо дараа би энэ бороо чамайг голом санагдолно. Машин дотор сууж байхгүй зүг зүгээр бид нэг жоохон шаардсан байсан юм. Яа гэлэрээс нэг санаа болдог. Тэгсэн чинь л так гэл ингээл дөрв мөч татаад эхэлтий. Эмнэлгийн орон дээр нэлээ удаа хөвцсөн байна шүү дээ. Тий. Эмнэлгийн орон дээр хөвтөж хахад юу хамгийн их бодогдчихсэн бэ? Ер нь хүн амьтанд дургуй байсан маа. Фрэнксэл хүртэл чи одоо тэнд очиж юугаа хийх гээд байгаа юм бэ? Хүний боолол болно шүү дээ чи. Тэгээд чи юм отоо хийж чи тэнд очиж яаж ажил хийх гээд. Битгиё энэ хайрт битгиё энэ хайрт битгиё энэ хайрт битгиё. Үл юур гэдэг үг Батукад жоохон юм онцгой тусч байгаа нүггүй юу? Тий, онцгой тусч чинь. Яагаад? Ер нь нөгөө нэг ер нь тэр эмгтэй хүмүүсээс л болж тэр үлийн үйл. Гэсэн чинь тэр Луминогийн MC ах хэлжсэн байхгүй нөгөө. Ер нь 20-аас за 18-аас за өсрөл 27 хүртэл хит доонууд ингээд гарна. Тэрнээс хойш ер нь супер хит дуу гарна гэдэг соордоо гэдэг байхгүй. Улаан утас тасрах төхөөд ирэх тусам л за би өстө заавал би амьдрий шүү өстө хөхгүй шүү өстө. За сайн байцгаана үзэгчдээ бидний үзэж байгаа та бүхэнд маш их баярлалаа. Bucket List Talk буюу хүслийн жагсаалт ярилцлагын маань ээлжид шинэ дугаар та бүхэнд хүргэж бэлэн болсон байна. Та бүхэндээ сар шинийн мэндийг хүргэе. За тэгээд өргөн хаврын мэндийг хүс дахин хүргье. Энэ удаагийн дугаарт маань Батсайхан буюу артист Батука маань манай студийг зорин хүрэлцэн ирсэн байгаа. За тэгээд цаг зав зориулан хүрэлцэн ирж байгаа Батуката маш их баярлалаа. За баярлалаа. За юуны өмнө Батука хоёрын яриагаа эхлэхээс өмнө бас өөрийгөө сайхан танилцуулаад тэгээд үргэлжлүүлээд уран бүтээлийн сонин сайхан сүүлийн үед шин сод юу болж байна тийм ээ? Тэр бүхнээс яриагаа эхлэж бодож байна. Намайг Эрдэнэт тоогтой Бацаахан гэдэг дуулдаг нэр болохоор артист Батука гэсэн нэрээр одоо уран бүтээлээ төрөж явдаг юм залуу аамаа. За сүүлийн сонин сайхан оны өмнөхөн бас өөр телевизээр ярьцлага өгж байгаа байсан. Бас шинэ клип цацсан. Тийм ээ. Сая 25 оны сүүл 9 сард Дураараа гэд шинэ дууныхаа клипийг үзэгч сонсогчтой хүргэсэн. Дураараа гэд дууных нь ерөнхий агуулга. Агуулга нь болохоор ерөөтэй амархан л та. Нөгөө бүгдээрээ одоо бие бариад яах юм гэд жилэтөө илгэсэн тийм. Дуу тий нэг шүн ингээд дээр гоё дөргий тий гэсэн л тийм. Залуу хүмүүс байна да гэдэг шиг тий. За Bucket List Talk буюу хүслийн жагсаалт ярилцлагыг үзэгч та бүхэнд хүрэхэд бидэнтэй бас хамтран ажилладаг, дэмжин ажилладаг байгууллагууд байгаа. За байгууллагуудаас манай зочдод гарын бэлэг илгээдэг байгаа. За Janus Floor цэцгийн дэлгүүр бидэнтэй хамтран одоо ажиллаад удаж байна. Janus Floor цэцгийн дэлгүүрийг та бүхэн бол манай үзэгчд маань бас сайн мэдж байгаа бах. Facebook хаяг нь Janus Floor гэж байгаа. Тэгээ та бүхэн Facebook хаягаар нь ороод өөрийнхөө хүссэн баглаа захиалаад тэгээд хөргүүлээд авах юм боломжтой байгаа. Тэгээ өнөөдөр хүртэл хамтран ажиллаж байгаа Janus Floor цэцгийн дэлгүүрийн хамт олонд маш их баярлалаа. Манай зочинд маань энэ хүү цэцгийн баглааг Janus Floor цэцгийн дэлгүүрийн зүгээс өргөн барьж байна. За баярлалаа. Би одоо дандаа асуудаг. Батука цэцэг ер нь за мэдээж уран бүтээлч юм чи цэцэг авч лээсэн баг та. Цэцэг ер нь баг авч байгаагүй. Тийм үү? Ер нь авч байгаагүй. Агуудаа баг л авч байгаа шиг. За ямар хөө мэдрэмж төрж байна. Айгу гоё л юм бэ цэцэг аавна гэдэг чи бас. Цэцэг чи нөгөө гэгээлэг. Тийм. Ургаж яадаг болохоор нөгөө эн чинь айгу тийм гэгээлэг гэдэг. Цэцэг авсан мэдрэмж нь хязгаарч арилдгаа гэдэг үг байдаг шүү дээ. За цэцэг эс гадна одоо миний
манай ярьцлагыг үздэг хүмүүс бол одоо маш сайн мэдж байгаа бах. Хүмүүс ч гэсэн нэлээх худалдан авалт хийж уншиж байгаа гэдэг ингээд бас манай пэйжээр чат ирж байна. За юу гэхээр Вавилоны хамгийн баян хүн. Вавилоны хамгийн баян хүн гэдэг ном бол 1926 онд бичигдсэн Жорж Самуэль Клейсон гэдэг хүний ийм бүтээл байгаа. Олон мянган жилийн өмнөх Вавилон хотод өрнөж байгаа зүгээр одоо хүмүүсийн баян болоод яддаг хүмүүсийн үйл явдлууд гарах мөртлөө одоо хүний ажил болон амьдралд хандах хандлага за хамгийн гол нь санхүү эдийн засаг мөнгөтэй холбоотой эд байлигтай холбоотой үзэл бодлыг ерөөсө 180 градус хэрэг хүн өөрөө хүчиж чадах юм бол өөрчилж чадахгүй юм бүтээл байгаа. За энэ ном маань энэ жил 100 жилийнхаа тохиож байгаа. Тэгээ Goodreads гэдэг одоо нөгөө үнэлгээ гэр 5 оноос 426 оноо авсан ийм ном байна. Энэ бол үнэхээр яг салбартаа бол үнэхээр супер ном байгаа. Тэгэхээр Вавилоны хамгийн баян хүн гэдэг номыг Чимээ паблишингийн зүгээс манай зочдод бас өргөн барьж байгаа. Тэгээд өнөөдөр хүртэл дэмжин ажиллаж байгаа Чимээ паблишингийн хамт олондоо. За тэгээд Вавилоны хамгийн баян номонд маш их баярлалаа. За Батуката Вавилоны хамгийн баян. За энэ ном бол саяны миний хэлсэнчлэн хов хүний эдийн засаг санхүүтэй холбоотой тэр үзэл бодлыг өөрчлөх илүү дээр болгох гэх юм уу те энэ төрлийн ном юм байгаа. Тэгээ би шууд яриага ерөнхийдөө Батука манай өмнөх ярилцлагуудыг үзсэн гэж хэлсэн. Нэлээд чөлөөтэй ярьдаг. Яг хөө мэдээж уран бүтээлч гэхээс илүү хуу хүний хандлаар ярилцдаг баг. Хойлож гэсэн бас тэрхүү яриа ярина гэдэг түрүү ярьсан баг те. Энэ номыг өгснөх шууд нөгөө нэг дугаар болгон дээр шахуу асуудаг нэг асуултаас эхлэе л да. Мөнгөтэй холбоотой. За Батукагийн хувьд мөнгө гэж юу вэ? Мөнгө ер нь хэр чухал бай амьдралд. Тэгээ дээрэс нь хүн аз жаргалыг мөнгөөр авч чадах уу буюу мөнгө чамд аз жаргал өгч чадах уу? Хоёр талтай. Ер нь бол мөнгөгүй бол бас хинч шолт чинь тийм. Одоо нэгэнд чинь. За бүр зарим хүмүүс ч мөнгөөр бүх юм хөдөлж байгаа бол ингээл гэлээ. Гэтэ миний бодлоор мөнгө гэхээсээ илүү нөгөө эрүүл мэндтэй айгу чухал гэж боддог. Одоо Стив Джобс гэх юм 1000 мөнгөтэй байлаа гэдэг тэр хүн тэр өвчний эмчилж чадаагүй тэгээд өнгөрсөн шүү дээ тийм. Миний бодлоор тэгж бодно. Эрүүл мэнд ерөөсөө цэвэр номер 1 гэж бодож байгаа. Би өөрөө нөгөө өвчин тусаад идэгжсэн болохоор энийг сайн мэдчих. Тэр мөнгө ер нь бол биш амьдралын зүгээр л яг мөнгө бол зүгээр хэрэглээ. Амьдралын сашгүй байдаг тийм хэрэглээ гэж бодож байна. Тэгээ сая Батука хэлж тэ би бас хоёлоо нэг ярилцлагынхаа дундуур бас өөрөж эрүүл мэндийн тохиолдсон асуудлын талаар ярилцсан гэдэг тэ. Тэгээ сая би ингээд өөрөө өвдөөд итгэсэн хүний хувьд мөнгнөөс илүү эрүүл мэнд чухал юм байна гэдэг чинь штэ. Тэнгүүд би яг нэг зүйл ингээд уйлдуулж асуух гэдэг юм л да. Чиний өвчин идэхэд эсвэл одоо эрүүл болоход тухайн өдөр мөнгө ер нь хэрэг болсон уу? Хэр их ингэж чухал байсан бэ? Хэрэг болсон. Тэгээд нөгөө ард түмэн би чинь бие өвдлөө. Тэгээд ард түмнээс сандуу ирсэн. Ард түмнийхээ буйнаар бас гадагшаа яваад имчилүүлээд ирсэн. Тэр ер нь юу болсон юм? Тэр ингэсэн юм аа. Яг хэдэн онд юу болов? Ямар хугацаанд үргэлж? Би тэрийг одоо бүр яг дэлгэнгүй ярих гэж бодож байна. Би 19 онд нэг найзынтай нэг шөнө очсон. Тэгээд би уран бүтээл жоохон хийж явж байгаад бас жоохон шантарсан байхгүй. За ер нь юу вэ? Гадагшаа явж байгаа ажил хийж ирж мөнгө төрхтэй болж байгаа жоохон уран бүтээлээ өргөжлүүлэх гэж бодоод. Солонгос явахаар болов. Тэгээд 19 онд. Тий. Тэгээд энд чинь солонгос хэлний шалгалт малгалтдаг бол би чинь юу яагал явж ирсэн. Тэгсэн чинь нэг орой манай найз намайг дуудаад чи зүгээр энэ уран бүтээл хийлээ л дээ. Чи тэнд очиж хүмүүний боол хийж.
ер нь яах гэдэг. Ямар ч хэрэггүй чи. Тэнд очиод болчих. Тэг хүний боол болол ажлын мал бол нь штэ чи гэдэг. Тэгээ нэг шинвтээр нэг 100 татч юм уу хооч ус. Тэгээ би чинь шин найзынтай жоохон уучаад тэг өглөө харахаар болоод такси ирээд 13 одоо энэ 13 улцар дээр машин дотор сууж байхгүй юу? Зүг зүгээр тэгээ би нэг жоохон шаардсан байсан. Яа гэлэрээс нэг сонир болоод болдгоо. Тэгсэн чинь так гэл ингээл дөрв мөч татаад эхэлтий. Фу чи болж байна гэнэ. Тэгсэн чинь таксын чоо яана. Загяас хурдлаараа хаа. Газ имлэг орохгүй бол ерөөсөө болохгүй байна. Энэ ойрхон баян зүрхийн имлэг ормоор. Тэгээ очиж тэр имлэг туслах залгуулад. Тэгээ энийг зүгээр л нэг өчтөр уусан юм нас л болж байгаа болов гэж бодоод. Тэгээ тэгсэн чи манай майз маргааш дахиж намайг дууд. Чигтэр нэг жоохон нөгөө маньны харж явж байгаа. Татаад тэгсэн чи наа чи ядаргаал илгүүдээ наа чи өөр юу байдгийг. Тэгээ нөгөө найзынтаа дахиад нэг хонж байгаа би. Тэгэхээр нэг 100 муу татаад. Тэгээд уугаад. Тэгээд маргааш нь харж яваа. Дахиад нөгөө улзар дээрээ дахиад татчих байгаа. Энэ юу болж байна? Энэ яагаа ингэж байна? Тэгээд дахиад энэ нөгөө имлэг дээр очиж зүйлээд дахиж туслан залгуул. Тэгэл яг тэрнээс хойш л ерөөсөө миний би нэг сонир болол яваадсан байхгүй. Тэгээд замд ийшээ зам үед явсан би. Ахтаа дүүтэй хамт. Тэгсэн чинь л замд л ерөөсөө ингээл ийшээ л зүрхрүүл хатгаал ингээл бүр ерөөсөө явж болтгоо. Арай гэж ийш нэг зам үед ороод. Тэгээ ирээн гараад би чи юм худалдаж авчаад буцаж хил наашаа орж ирээд. Тэгээ наашаа Улаанбаатар руу иргэцсэн. Нилээн удаад ирсэн. Тэгээд мод чирээд энэгээр чинь баахан имлэгээр яваад. Тэгсэн чинь дотор эрэхтэй одоод үзүүлсэн чи одоо ч харгалцсан байна гэдэг. Тэгээ одоодоо имжлүүлж явж. Тэгээ одоод нь имжлүүлээд 2-3 сарын дараа идэглээ. Тэгээд игжсэн чинь 20 он болж байгаа. Ковид гарчиж байгаа Монголд. Тэгээ ковидын үеэр чинь би нэг юу тариулаад вакцин 2 дунд тариулаад. Тэгээд вакцин 2 дунд тариулснаас хойш ерөөсөө гин тэгэл ерөөсөө хэвтэрт ороод би мотоод. Тэгээ ийшээ эмнэлэгт очиж үзүүлээд эмнэлэгт хэвтээд бараг бүтэн сар хэвтлээ яал. Тэгэл ерөөсөө босхгүй байсан. Тэгэл толгой өвдөд болтгоо ерөөсөө. Ерөөсөө толгой өвдөд болтгоо. Тэгсэн чинь эмнэлгийн нөгөө эмч, доктор эмч чи наадах нэг Эмиратныг харуулад байгаа. Ачаа аюултай байж магадгүй нэг харуулж байгаа. Энийг яаж мэдхий. Тэгээ энэ мөнгөнгөөр эмнэлэг дээр очиж харуулаа яасан чинь. Шууд нөгөө тархины нөгөө хорт тавтар тархины наалдангүй байныг гараад ирж. Тэгсэн чинь би ерөөсөө шокнд ороод чи болж байна. Эмчд үзүүлээ. Тэгээ нэлээд эмчилгээ хийлгэлээ Монголд эмчилчих юм болов гэж бодоод 2 баяжнаас сар өнгөрөө. Тэгээ баха эмчилүүлээд. Тэгээ сүүлдээ бүр аргаа бараад бүр ямар ч эмчилгээгүй болоод. Тэгэл би бүр сэтгэлээр оноод эмнэлгийн оронд ирчих бүр. За ерөөсөө л одоо бараг нөгөө ертөнцөөр явах юм байна гэж бодоод. Тэгээ босож чаддгүй. Хөвтөлөлөө. Тэгээд би дүүгээ дуудсан. Тэгээ манай дүү ирээд би ерөөсөө ингэ болохгүй байна. Нэг хандиан өрнөлөхгүй бол ерөөсөө болохгүй байна. Тэгээд гадар дотор гүүх амтай эрэхтэй байна гэдэг.
Тэгээ манай дөө нэг тэмдэглэлийн төвтөр дээр яаж хүнтэй уулзах гэж ажлууд бичиж аваад явсан. Тэгээ манай Фрэнксил эднэр чи ирлээ. Тэгээд эднэр чи хандив аян маяа өрнүүлээд нэлээд далаацтай юм болоод. Тэгээ хандив аян өрнөж явж илаа. Тэр чин баг 2-3 сар ч хандив аян өрнөлөө. Айгу удаан болсон юм аа. Тэгээ сүүлдээ би ч бүр модод болтгоо. Тэгээд ерөөсөө би болохгүй байна. Одоо яах вэ? Болохгүй байна. Ерөөсөө болохгүй байна. Тэгсэн чил Фрэнксил тэгж байна. Чи нэг юу яах хэрэгтэй байна. Арт түмнээс гойгаад өөрөө ингэж бичлэгт орох хэрэгтэй байна. Эсвэл яг үнэн сэтгэлээсээ чи яг ойлдог ч юм уу яадаг ч юм. Тэгсэн чинь тэр уйснаа ч би мэдээгүй. Зүгээр л манай найз дүү хоёр имлэг дотор орж ирэл. Бигийг мэдхөө ойлал. Ясч тэр хоёр бичлэг хийцэн бэ гар утсаар. Тэгсэн чинь л маргааш нөгөө бичлэг нь тэд нар монтажлаа цацчих. Тэгсэн ч л цацаал яасан чи аль түмнээс чи бахан мөнгө анд орж ирлээ. Тэгэл би нисээ маргааш шууд. Хаашаа энтгийг явсан. Тэгэл ерөөсөө чи мөнгө цуглаад ороод ирж байгаа чи би чи ерөөс зөөстө бөөм баяр болж байгаа юм чи. Ёо за одоо л нэг 8 аврагдлаа. Цаас бошоохол имжтэглээ бошоохоо одоо л бошоохоо яв нүү маргаашгүй яв. Газ билет захиалал. Тэгэл энтгэр шууд ниссэн. Тэгэл очивол шинжилгээнд орвол. Тэгэл нэг тэр имлэгт нэг сар хөвтөл байл. Тэгэл хагалгаанд орвол. Тэгэл зүгээр болсон. Одоо бол хонжихаа энэлтэнд имээ авгаал гамаагаар хоолны дэглэн байрал тэгэл явж байгаа. Тэгээ ер нь бол саний яриагаар бол нэг ийм л юм болсон байхгүй. Тэгээ энийг одоо би ерөөсөө бодоод болтгоо. Яагаад тэр олцор тэр хоёр удаа тийм. Яг нэг газараа юу болсон юм бэ? Яг нэг газараа гэсэн үг шүү дээ, тийм. Яг нэг газараа байхгүй тэр. Амар сон тэр. Тэрийг ерөөсөө бодоод болохгүй. 20 оны үйл явдал болоод байна уу, тийм? Тийм 20 оны үйл. 19-20 оны. Тухай тэгээд яг хичнээн төгрөг ч юм уу. Тэгээд би явж байхдаа 20 онд тэр үйл явдал болоод тэгээд нөгөө тэр чинь имлэгт хөвчих зураа би чинь бороо гэдэг дууныхаа клипийг хийчихэж байгаа. Бороо гэдэг нэг дуу хийцсэн байсан. Тий. Би найз өхнөөсөө салаад тэр дууг дүүтэйгээ хамт зохиогоод тэгээ манай Фрэнксил манай миний энэ клипийг өөрөө гардчихийгээд манай бизи эднэр гардчихийгээд тэгээд тэр би чинь глитер дооны клипэн дээр чинь амар турж мөрцсөн нэлээ болцсон байт. Тэр доорынхаа клипийг гаргасан байхгүй өвдөө явж байгаа яг бүр өвдөжсэн мөртлөө бүр ингээд нөгөө бүтээлч гэсэн сэтгэлгээтэй тийм явуулчихсан л та. Тэгээд тэр дуу гараад маш хит болсон лээ. Маш хит болсон. Хүний зүрх сэтгэл маш хөрсөн байл. Хандлт нь ч сайн байл. Одоо бол тэгээд эмчийн хяналтанд ямар нэгэн одоо юу гэдгийг айхаас байхгүй болсон. Гамаа бариад. Би харин сайхан байрал тэгэл. Тэг би харин судалж үзсэн маа нөгөө чи нэг над руу бичээд ярилцлагаж үзсэн. Тэгээд ингээд хамт ярилцъя гэдгсэн шүү дээ. Тэгэхэд би за энэ ер нь ямар залуу юм бол ингээд судлаад мэдээж үзэн шүү дээ. Зочноо судлаа шүү дээ. Тэгсэн чинь харин хэдэн жилийн өмнөх чиний пост дууны клипний доотлолт сэтгэл энэ төр дээр эрүүл энхийг хүсээ хурдан эдгэр энэ гэсэн байсан. Тэгээ би ямар нэг эрүүл мэндийн асуудалтай байсан юм байна да гэд түрүүнд асууж байгаа тэр байхгүй юу? За ямар ч сан тэгээд бүрэн идэгсэнт нь баяр хүргэе сайн баярлалаа. Аятаа юу да тийм ээ. Харин тийм. Тэгээд тухайд яг одоо асууж болох юм болов уу юм болов?
тухайд ер нь хичнээн төгрөг цуглаад яг хичнээн төрний эмчилгээнд мөнгө төгрөг хангалттай Ер нь өгсөн юм байна. хүн амтнаас цугласан моглсон тэгэл ах トゥ хамаг садан тэгэл ард түмнээс орж ирсэн мөнгө. Тэгэл энэ найз нөхөд тэгээ сургуулийн найз сургуулийн хамт олон багш гээл өчнөөл энэ тэндээс мөнгө орж. Ер нь нэг 80 гаруй сая төгрөг цуглал. Тэгэл явсан. Одоо тэгээд тэр бүхнийг туулаад ард нь гарчихсан эрүүл болчихсон тэгээ эмчийн хяналтанд ингээд уран бүтээлээ тойроод явж явах тэр нь ямар мэдрэмж төрж байна. Одоо ч сайхан байна юм. Ерөөсөл амьдрал гэдэг чинь л ерөөс ийм гоё юм байна л гэж бодож байгаа юм чи. Ямар гоё юм бэ амьдрал гэдэг чинь. Ийм гоё үед үл гэж юугээс. Эмнэлгийн орон дээр Амьд явна гэдэг чинь тэгэл одоо талигаа чи нөгөө айстопи хааг яах хэлж ирсэн. Амьд явна гэдэг чинь хамгийн хүний хувь тохиол байхгүй. Зүгээр сайхан амьд бай тээ. Амьд ингээл амьд сэрүүн байна гэдэг чинь л гоё байхгүй. эмнэлгийн орон дээр нэлээ удаа хөвцсөн байна шүү дээ. Тий. Эмнэлгийн орон дээр хөвтөж байхад юу хамгийн их бодогдчихсэн бэ? Хамгийн их бодогдчихсэн. Би тэгтээ заавал би болсон доо. Харж байгаа би заавал болсон. Би заавал боссод би ард түмэндээ зориулж би уран бүтээлээ гэдэг би заавал би болсон. Харж байгаараа та нар гэд би бодчихсон. Яа эзээч би бодож өгөхгүй би болсон гэж бодчихсон. Мэдээж эмчилгээ хийлгээд гадагшаа тутагшаа яваад ингээд эмчилгээ хийлгээд тодорхой хэмжээний маш их цаг хугацаа зарцуулаад хагалгаанд ороод энэ бол мэдээж идэхэд бол маш том түлхэж үзүүлсэн байгаа. Энэ бол тодорхой. Тэрнээс гадна өөр чинь эрүүл эрүүл сарвал болоход нөлөөлсөн гэж бодож байна. Ерөөсөө тэр хүний зориг төвчээр нөлөөлсөн гэж бодож байна. Төвчээр миний би өөрөө айгуу тийм төвчээртэй байхгүй. Энэ төвчээртэй байж ижил тэр өвчнийг мэдээж л ялсан байгаа л та. Ижил өөрийгөө бодож байгаа. Магадгүй ойролцоо асуудалтай хүн ойролцоо одоо эрүүл мэндийн шалтгаантай хүн Twitter ярилцлагыг үзэж болно шүү дээ. Тийм хүмүүсийн үйлэр нь юу гэж хэлэх вэ? Ерөөсөө л бити бууж өгөөрэй. Заавал за би энэ өвчнийхээ ард харна шүү л гэж бодоорой. Бити бууж өгөөрэй. Яг энийхээ эцсийн үзэл хэрэгтэй ерөөсөө тэгэл. Болохгүйс ч гэсэн эцсийн үзэл хэрэгтэй. Тэр ямар ч хавдар байдیں۔ Ямар ч өвчин байдیں۔ Тэ? Заавал тэрнийхээ ард хүн бат зогсоод гарах хэрэгтэй л гэж бодож байна. Хүн ерөөсөө тэгэл сэтгэлийн лантай шүү дээ, тий. Өөрөө сэтгэлээр оноодах юм бол тэгэл ялагдал тэгэл Нэмэргүй. Ямар ч нэмэргүй болно шүү дээ. Би бол сэтгэлээр ундгүй байсан. Би бол заавал би босно гэж бодчихсон. Дугаар болгон дээр бас зарим дугаар дээр бас асуудаг нэг асуулт байна. Түрүү яг нэг тэр 13 улцур дээр яг ингэ нэг үйл явдал давтагдсан гэдгсэн шүү дээ. Тэгэхэд ингэ найзанд очсон гэдэг. Ер нь алкогольны талаар ер нь одоо ямар бодолтой байна? Одоо ер нь бас нэг хаяа бас нэг 100 муу татах байх уу? Эсвэл нөгөө нэг шууд эмчийн хяналт учраас Одоо ч байхгүй тий. Одоо байхгүй юу? Байхгүй. Ер нь ямар бодолтой мэдрэмжтэй вэ тэр ундааны талаар? Хаа нэг эрүүл сарвал хүний хувьд бол хаа нэг хэрэглээ явж хат бол зүгээр шүү дээ. Тэгвэл огтуухгүй байх гэж бол байхгүй л дээ. Тэр чинь баяр ёслол масл. Тэгэл энэ тэнд найр майр мэдээж хүнд нэг тохиолдол шүү дээ. За сэтгэлээр унсан үед за нэг хаяа ганц пив тавьчаал өөртөө ярилцаад ганц пив уугаа суух тус гоё байдаг бас. Тэгээ огтуухгүй байхар чинь бас ингэ хүн сонир байдалд орчдөг байхгүй юу? Өөр хайрцагт оруулаад бас ингээ пив 100 г мэдчих хаяа чи бас хүний тэр стрессийг бас гоё тайлдаг байхгүй. Хаяа нэг найс нөхдөг нийлээл гоё баарсаа хүнд оруулахгүй. Нэг орой гоё шоудаал тий. Тэгээ явчих ч бас гоё л үүдэн шүү дээ. Дураараа гэдэг дуунаа бас тэгэл одоо уухгүй ч гэсэн нэг л манай найзууд чинь орой дуудаал ботка гараад ирчихэв. Эртээд хэтэл тэгэл минт оруул. Бүжиглээл гоё бич цэвэр осоогаал манай хэд чинь нэг алкохолоо хэрэглээл тэгэл
Би ч хажууд уйвжиглэл тэгэл явж байгаа. Стрессэд айлал. Гамал барьж байгаа болохоос ер нь бол бас бодогдох юм уу? Одоо бараг бодогдохгүй болсон. Тийм. Өөр тийм бодогдохгүй болсон. Яг нэг нь тэр нормалд орчт юм бэл хүн. Сурчдаг юм. Хэлхээ байлаа тэгэхээр. Уран бүтээл туурвад ер нь хэр удаж байгаа вэ? Ер нь хизэнээс дуулж Энэ гисэн. 12 оноос хэлсэн. Тэгээд би ингэжсэн байхгүй юу. 8 бишээ бүр 6 онд сууж исэн. Тэгсэн чинь гэрт сууж исэн. Тэгсэн чинь манай дүү нэг би хороол арчид иргээ гарсан. Тэгсэн чинь нэг CD-нүүд бариад ороод ирлээ. Тэгсэн чинь Марин Кэригийн CD. Тэгээд Солонгосын нэг Бирэний CD. Өөр хин нийт CD байлаа. Тэгээд тэндээс нь надад тэр Рэний CD-г сонсголоо. R&B-д очив. Тэгсэн чи шууд чи энэ шиг байж чадах уу? Юу салхираад байгаа би яаж дооч болж битээ бангартаа тэгээд. Тэгээ нөгөөтгий сонслоо би. Тэгсэн чил. Пүү ямар амар дооч бэ? Йоо гэж бодоод. Энэ R&B одоо энэ стил аягүй гоё стил шүү дээ. Батоко чи ер нь өөрөөгөө нэг сорид үзэл яадаг. Манай дүүд гэж чинь. Тэгэхээр би за ер нь тэгээ маргааш чамаг ер нь студид дээр явж шалгуулна гинэ. Тэгээд ч нэг маргааш нь битээр нөгөөдөг чинь намайг студид дээр яваад шалгуулаа. Би тэнцээгүй. Харж байгаа зү нэг тэнцэхгүй байгаа зү би гэсэн чинь. Гээ чи чаднаа гэл намайг тэгээд манай дүүч нэгэд байгаа шүү. Тэгээд нэг студид дээр очсон юм аа. Тэр чинь 8 хүртэл тэгээд шалгуулж явж байгаа. Суйсын хөдөлт нэг студид дээр очиод битээр нэг 2 панорам барьцсан. Тэрэн дээр яаж дуулахаач мэдэхгүй, яаж дуу гардгийг ч мэдэхгүй хоёр нөхөр явж байгаа шүү дээ. Тэгээд ороод яасан чинь нэг асууж чинь. Хаа битээр ингэ дуулах гэсэн юм аа гэсэн чинь нэг багч. Нөгөө панорам дээр гайд хийгээд өглөө. Тэгсэн чинь тэрэн дээр манай нэг найз ирээд үг зохиогоод өглөө. Тэгсэн чинь би дөнгөж дуулж эхэлж байгаа юм чинь. За сайж мууч нэг явах дээл нэг дуу гарсан. Тэгээ нэг 2 3 дуу муу гараал тэгэл. Тэнд чинь бас нэг студид дээр чинь жил болчихж байгаа юм аа. Тэгсэн чинь нэг тоон мистер ах гэж чинь. Чи батока өшөө ер нь сайн бэлдэх хэрэгтэй байна. Ер нь урлаг гэдэг чинь арын халах байхгүй. Чи л өөрөөс сайн бэлдэж өөрөө мундаг байхгүй бол чи хизээч ер нь цааш явахгүй. Чи ер нь өнөөдрөөс эхлээд тэр бүх гадаадын дуу муу тэр монголч үтэй юу ч үтэй бүгдийг нэг хүрчлээ ингээд сонс. Надаа тэр даалгаврыг өгсөн байхгүй. Тэгээд би тэр хүний даалгаврыг маш сайн биелүүлсэн. Дүүгийнхаач одоо захиасыг маш сайн биелүүлсэн. Тэгээ би өдөр шөнөгөө бүр ингээд унтахгүй ингээд гэртээ өдөр шөнөгөө ингээд бэлтгэл хийж эхэлсэн. Бүтэн 4 жил. 8 оноос 2012 он хүртэл би бүтэн 4 жил би за юу гэдэг фальцет гэж ямар байгаа имберсац гэж юу гэдгийг те яаж дуулах вэ? Яаж одоо арго хийж яаж дуулах юм болох вэ? Бүгдийг би сурж ирсэн. Яг хуурай л гэсэн үг шүү дээ. Мэргэжлийн сургууль сурсан юм байхгүй? Байхгүй. Бүгдийг нэг гадаад дооч, Монгол дооч бүгдийг сонсож байгаа шүү дээ. Ингээл тэгэл очиод урлагийн хүн аднаас зөвлөгөө авал хаа би гэж яах вэ? Энэ өргөлтөн дээр нь би яаж дуулах вэ? Одоо яах вэ? Ийх үү. Тэгэд 4 жил өнгөрлөө. Тэгсэн чинь би 12 онд яг бэлтгэгдсэн нөхөрч одоо за одоо яг болцсон биш үү гэл өөрийгөө бодлоо. Тэгээ энэ юуны тэнтэй төмөр зам би явж ирсэн. Тэгсэн чинь л тэнд манай татарын заяа тэнд нэг студ нэг хэдэн хүмүүстэй байгуулсан.
хажууд нь бас нэг Ганжо гэдэг нэг залуу байсан. Нэг бодолт. Тэгсэн чинь тэр студ руу ороод тэр Ганжо одоо би уулзсан. Тэгсэн чинь л мань одоо ингээд дөнгөж тоолох гэдэг ингээд ихний хай хэрэгтэй байна. Гэсэн чил манай хүн тэгж чинь чи би чамд нэг айгүй гой панорам хийчих үгүй. Тэгээ дээрэс нь чинь өвөр гайд майтайгаа бэлэн байгаа. Тэгээд дуулахад чи өөрөө тэгээд дуулж чадах юм байгаа зү. Чадна. Тэгээ нөгөө хөгжим ай хоёрын аваа гарсан. Тэгэл ерөөсөө очиод би чинь нэг дууг нь бэлдээл. Тэгээ үг хэрэгтэй болвоо нөгөө дуган дээр. Тэгсэн чинь нөгөө манай дарахны нөгөө нөв нэмийн бааги битэр чинь танилцаад нэг бас удааг байсан нэг найзууд байсан байхгүй. Тэгсэн чинь би баагаар нөгөө яхаа мессенжер тэр үуч яхаа мессенжер байсан. Чатлаад мань юу яах гэсэн юм а энэ дэр нэг үг хэрэгтэй байна чи нэг зохиогоод. Яаж ч яагаад өгч санаа нэг юм гэсэн чинь манай нөгөө дүү санааг нь хэлээд. Тэгээд явуулсан чи. Ерөөс мангар хурдтай ерөөс 2 хоногийн дараа над руу үг нь ирээл. Тэгэл би гэртээ нэг 2 хоног бэлдээл. Тэгээ намуу студийн баяраахыг би таньдаг байсан байхгүй. Тэгээд намуу студ дээр баяраах дээр очиж өдөр нь бол захаа би нэг ийм шин дуу зохиосон юм а. Дүүн ингээд танай студ дээр орж болох гэсэн чи тэг миний дөө. Чи тэг анх удаага л энэ орох гэж байгаа юм биш. Харин тий ахаа гэсэн чи. Тэгээ маргаас чи өрөөд иргээд тэгээ студ дээр нь хооловчлогонд ороолаа. Яг ч удаагүй бичүүлсэн. Би бүр өөртөө гайхаад бүр чи 2 цаг л болсон. Ийм хурдан чи бичүүлж чаа. Ямар гойч чи бүр хөөхөмчд болчлаа бүр. Хүүх чи бүр ёо анх удаага дуулж явах гэдэгс. Ундаг штэ чи. За ахын мастеринг нь одоо нэг 2-3 хоногийн дотор хийгээд гаргаж игээл. Тэгэл тэр дуу хамгийн анхны дуу явдаа гэд миний дуу гарч ирсэн. Тэгэл тэрнээс хойш л ирээсээ ингээл төгсөө заяа. За түрүү ярианда 19 он гэсэн баха нэг шантарсан гэдгсэн шүү дээ. Тий. Тэр яв болсон. Яагаад шантарсан? Яагаад эсвэл юунаас шантрах мэтрэн гэхэд ер нь урлагийнхын ихэнх нь тэр үед бараг шантарсан болов гэж би бодож байгаа. Тэр 17, 18, 19 нэг хэсэг 2000 оны дондор сүүлэрч илүү нэг 12 оны сүүлэрч илүү ямар ч нэг алтур байхгүй энэ тийм доолуулах ажил байхгүй. Тэгээ урлагийнх нь чинь нөгөө бүгд мөнгөгүй болоод тэгээ би чинь манай ээж чи юу яа мөнгө төрөг олох ажил болчих ингэж явчихаар наад чи ер нь чамд тоол өгөх үү гэдэг. Тэгээ би бодоод
За ер нь ч тийм ч юм гэж явж байгаа одоо. Болдог ч юм л гэж. За ойлгож байгаа зүгээр хэсэг уран бүтээлээ орхиод Солонгос руу явж ажил хийгээд. Тэгээд Солонгос руу явж ажил хий гэж бодоод шалгалт малгалтаа өгөөлөө яасан чинь. Тэгээ байж л төрний үйл явдал болсон. Тэгсэн чинь тэгээ явжсэн чинь тийм үйл би тэрийг бодохдоо яг тэрнээс л болсон. Урлагийн Амжил хаан борхон гэж байдсан биш үү гэж би боддог байхгүй. Яагаад байдсан бэ? Тэр борхныг би гомдоосон байгаа байхгүй. Хинт дуулаа явж исэн хүн тэрийгэ болоод өөр ажил хийх гээд тийш гадагшаа явах гээд ирэнгүүт нь намайг болиулж байгаа байхгүй таталт маталт өгөөл. Би тэрнээс л болсон гэж би бодож байна. Борхон гэж юу н байдсан байх шүү гэж би бодож байгаа. Тэгээ Янжлан борхон л намайг шийтгсэн болол гэж бодоод идэв шүү. Анхааруулаад чи нөхөр минь гээл чи чаддаг юм аа хийшүү. Чи тийшээ явахгүй шүү гэх тээ. Ер нь хүн амьтанд дургуй байсан байна. Фрэнк Сильвертэл чи одоо тэнд очиж юугаа хийх гээд байгаа юм бэ? Хүний боолол болно шүү дээ чи. Тэгээд чи юм отоо хийж чи тэнд очиж яаж ажил хийх гээд байгаа юм. Цагнаад идэг байсан байхгүй. Тий. Тэгээд тэрнээс л болсон л гэж би бодоод байна. Ер нь тэгээд одоо сайхан болсон биш тий. Тэгэл урлагийнх нь. Тэгээд 20 оноос ковид дуусаад урлаг аягүй сайн хурдан сэргийдсэн шүү дээ. Амар одоо битүү тоглолтууд л болж шүү дээ. Сошиал пей цэнгэлдэгч чинь бараг жил болгон л тоглолт болж байна. Байнгын хэдэн мянган зэрэгдэлтэй тоглолтууд их болж байна. Тэгэл энэ хамлаг дооч чинь тэрнээс урамшаал уран бүтээлээ хийгээл өргөжлүүлэл ингээл явж том хамтлагууд чинь ингээл одоо гадагшаа явал тэгэл бүгд л удлоглоогоо дайрж орж шүү дээ. Ханцуу шавлал. Тий. Тэгэд эргээд тэр тухайн үед шантарчаад байж идэл эрүүл мэндийн асуудал тохиолдоод. Тий. Тэгэд эргээд орох шийдвэр яаж гарсан? Эргээд одоо урлагаараа замнах шийдвэр яаж гарсан бэ? Шийдвэр чи юу ах вэ? Тэгэл мэдээж л тэр чинь нөгөө өвчин тусчиж байгаа. Тэгээд тэнгуут л яг тэр имлэгийн орон дээр хөвтөж яхад л ерөөсө шийдвэрэл гаргасан л та. За ер нь л би хэрвээ босч ирэх юм бол би урлагаа өргөжлүүлнэ. Хин ч одоо юу хийж жилж ирсэн аа байлг хийж жилж ирсэн ч би дуугаа юм. Би таяг дулсан ч би дуугаа дуулаа явна гэсэн чинь тийм бодолтой байсан. Тийм зориг байсан надад. Одоо тэгээд яг артист гэдэг статустай байгаадаа хэр сэтгэл хангалуун байдаг вэ? Оо гоё. Зүгээр өнөөдөр би доод болоог байсан бол зүгээр нэг нөхөрл хаач ажил хийж тийм тэгэл нэг нөхөрл явж байгаа гэж боддог байхгүй. Тэгээ яд үгүй ядчлалтай нэг газар энэ тэнд ямар нэг ажил төрлийн тэнд хөөцөлдөг. Нөгөө чи нөгөө дуулдаг залуу байна шүү дээ. Ингээл ажлыг чи бүтээгээд өгөх гэдэг ч юм уу тий. Амар урлагийн буян ихэдэг байхгүй бас. Тий. Чөтөр хөтлөд нэг бас нэг мөнгө төрний шаардлага гараад ингээл твцсэн явжсэн чи гийг өнтгөө өчтөр ингээл алтуур орж ирэл алуу хотог орж ирээд дуулаадах гэл. Асуучаал дуулаал тэгэл эдэн дөргөө аваад нөгөө асуудлаа хайлс өршир бирээ дараал ингээл явчихж байгаа байхгүй. Бас ингээд дуулж явсны буян гас гарч л байгаа юм л та. Цааш тэр нь яг энэ салбараас гэх юм уу? Урлагийн ертөнцөөс ямархуу хүлээлттэй байна? Ямархуу зоригтой, ямархуу хүлээлттэй байгаа вэ? Би цом хийгээд дууссан байгаа. За. Тэгээд цомгоо баг 100% дууссан дөө. Тэгээд одоо нэг цомгийнхоо авлаа шиг хийлтгэл тэрнийхээ юмнуудыг ингээ утсан дээрээ бичээл. Тэгээ нэг цомог хийдэг нэг студидтэй ярьцсан байгаа. Тэднэртэйгээ уулзах ажил гэл тэгэл яваад байна. Тэгээ эргэжил харин амжил харин нэг жижиг нэг бие даасан бас нэг өөр ингэсэн тайлан тоглолтыг хийчих санаатай л тэгэл байх л. Энэ жилдээ багтаад эргэж жилөө? Мэргэжил 27 онд гэсэн үг. Тэгээ урлагт бол мэдээж миний хувьд л гэж боддоо шүү дээ. Өгшөрчлөө гээл манай монголчууд чинь тэгээд идэв шүү дээ. Урлагт бол нэг нас мас гэж л хамаагүй шүү дээ. Ер нь бол. Чи Америкт хэд тэр 70-80 хүрсэн дууч төртөл ингээл би өгөхгүй би дуугаад болно гэж явж шүү дээ. Одоо юуны хувьд хоёулаа түрүүний ярианы ихэнд бас ингээд
хүний эдийн засаг мөнгө төрхтэй холбоотой яриа эхлүүлсэн шүү дээ. Тийм. Одоо зүгээр шударгаар эхлэхэд бидэнд яалтчгүй л одоо нөгөө хөдлөл хөлс зогсвол зоос гэдэг шиг тийм ээ шүү дээ. Машина зогсвол тавхад хүртэл тэгэл нэг бичлэгээ хийжэл гарахад бараг 10 хэдэн мянга 20 мянга болж шүү дээ. Тэгэхээр энэ алхам тутам мөнгө хэрэг болж байгаа ийм цаг үед уран бүтээл гэдэг чинь өөрөө маш их юм зардалтай ажил шүү дээ тийм. Энийг ер нь хэр одоо нөхөж гэх юм уу? Ер нь эдийн засгийн одоо юм эргэлт ер нь хэр гайгүй байдаг вэ? Гайгүй. Буюу шударгаар асуухад мөнгө хэр олдог вэ? Гайгүй. Би чинь гайгүй олно шүү дээ. Тэгэл нэг хөргөлтийн юм дүүтэйгээ хийдэг байхгүй. Би дүүтэйг нэг хөргөлтийн бизнесийг л нэг айл майлаар явж хөргөж өгвөл тэгэл нөгөө урлагаас ус мөнгө ороод ирэнгүүт уран бүтээлдээ эргүүлээ зарцуулчихна. Тэр мөнгөө бас нэг 8 хийгээл тэр олсон мөнгөө бас урлаглуугаа оруулчихна. Тэгээ явчихдаг байхгүй. Зарим одоо артист болгоо өөр л байгаа байх л та. Тийм байх. Миний хувьд болохоор юу байхгүй. Одоо за нэг газар дууллаа. Тэр олсон мөнгөө эргүүлээд уран бүтээлд оруулчихдаг. Зарим артистууд шууд мөнгө өрчдөг байхгүй. Хувцсанаар авдаг ч юм уу юу. Авдаг чи ойр зур хэрэглээнд өрчдөг. Тэр Люминогийн ахнараас би аяга сурж ирсэн л да. Тэд нар бүр 2000 онд дээр үед хамт топ 10 тоглолт хийчихэд Монтереп Люминогийн ахнар ингээд мөнгө хуваасан гэж байгаа юм. Тэгээд Монтерепхэн ч мөнгө авлаа. Люминогийн ахнар шууд мөнгө аваад маргааш нь шууд заяаш гээд студ клипнийхаа мөнгөийг шууд аваач өгсөн байна. Ерөөсөө урлагаас алсан мөнгөө шууд урлагтаа. Тий. Одоо тэгээд тэр нь ингээд ирээдүйд хэрэг болж байгаа байхгүй. Амар биш шүү дээ. Хөрөнгө оруулалт хийсэн мэт тухайд бол маш том. Хэрвээ тэр чинь тэгээд хөрөнгө оруулаагүй байсан бол тэр клип гарахгүй хүнд хүрэхгүй ямар ч дууг л байж гэсэн үг байхгүй. За Батукогийн хувьд ер нь амьдралаас авсан хамгийн том сургамж юу гэдэг вэ? Сургамж ч юу ах вэ тэгэл зөндөөл байна дөө тэгэл. Хамгийн онцлог нь ерөөсөө санаанаас гардггүй гэх юм уу? Баян бодогдож явдаг хин нэгэнд хэлэх бол тэрийг энийг л хэлэндэ гэж боддог ч юм уу? Багшаасаа авч ирсэн би. 4-р ангид тэр их санаанд гардаг. Манай ангийн багш л хэлдэг байсан. Нөгөө эзэн хичээвэл заяа хичээн шүү. Та нар өөрөө хичээж иж хүн хөдөлмөрлөөд явал өөрөө хичээж ижил ер нь хүн мундаг болно шүү гэдэг зүйлийг хэлдэг. Тэрнээс л багшаасаа их сургамж авчихсан. Тэр их санаанд гардаг байхгүй. Чи мундаг биш шүү, чи лаг биш шүү гэдэг нь тийм багшаасаа авчихсан. Тэр сургамжийг. Зүгээр энгийн хүн болгоны мэддэг юм шиг мөртлөө бас бид нар ч нэг анзаардаг шүү дээ тэр үгийг. Тий. Би одоо хүртэл тэр үгийг хэлээ явждаг. Эзэн хичээвэл эзэн өөрөө хичээвэл тэгээ заяа хичээ шүү. Тэгэл тэр үг хэрвээ тэр сургамж аваагүй эсвэл би өнөөдөр энд суугаач үгүй ч тийм. Тэр өвчнийг ялаач үгүй ч. Өнөөдөр би дуу хийгээч шүү, дуу уран бүтээлч болоод ингээд ийм мундаг яваач үгүй ч. Тэр манай тэр багшийн хэлж ийсэн үг бас зөвл байсан байгаа байхгүй бас. Хүн болгон тэр үгийг мэддэг мөртлөө хүлээж авах байдал нарай өөр байгаа даа. Тийм үү. За түрүү нөгөө ярилцлага эхлэхийн өмнө би хэлжсэн шүү дээ. Ер нь манай ярилцлага маань юм тогтсон хэд асуулттай байдаг. За тэр асуултуудаа бас ерөнхийдөө асуугаад явъя. Чиний ярьж байгаа зүйлээс бас дэлгэрүүлээд ингээд явж байгаа юм тийм ээ. Амьдралдаа ер нь харамсдаг зүйл байдаг Батук. Байхгүй. Би ер нь юмд харамсаж нэг байхгүй. Ер нь явдгүй шүү. Ер нь дандаа л хий үтээ гэсэн л тийм сэтгэлээтэй явдаг. Харамсдаг зүйл байхгүй. Байхгүй. Ер нь харамсаж исэн юм байхгүй. Нэг байдаг гэхдээ яах гэж чуудаал гэсэн юм боддөг шүү дээ. Шал хэрэггүй юм ин оож байгаа байхгүй гэсэн тийм бодол орж ирж идэг байхгүй. Яг уусны маргааш юм нэг тийм бодол орж ирж идэг. Яах гэж энийг юм асуу ямар ч хэрэггүй юм. Бүх хүнд тийм бодол төрд юм шүү. Шал хэрэггүй энийг бод. Тэрний оронд одоо
өөр ажил төрлөө хийгээд ингээд явж байгаа хооронд шал хэрэггүй юмд орлоод яваад байна гэж тий. Одоо бол гэхдээ тийм мэдрэмж төрөхө болцсон байлгүй дээ. Гам барьж байгаа гэсэн шүү дээ. Бодогдохооч байсан. Тэгэл манай гаванах хүртэл тэгэл арх тарсан ухаа байлцсан гэл аюу сайхан л явж шүү дээ. Одоо клипээ хийгээд эсвэл одоо ингээл өөрийнхөө аккаунтн дээр ингээд уран бүтээлээ ингээл тавингууд мэдээж маш олон хүмүүс ингээ харж байгаа. Тэр дунд ч бас шүүмжлэх нэг нь байна. Боддоор шүүмжлэх нэг нь байна. Доромжлох нэг нь байна шүү дээ. Тиймэрхүү юм ер нь яаж хүлээж авдаг вэ? Эмзэглэдэг үү? Эмзэглэхээсээ илүү зөв шүүмжлэлийг бол аавна. Яг мэрэгжлийн талаас нь чи энэ одоо хувцалтан дээрээ тэгсэн байна. За энэ камер одоо жоохон муу камераар авцсан байна. Энэ одоо тэгсэн биш үү? Энэ клип өнгө тавилт нь одоо тэгсэн биш үү? Тэгж шүүмжилж чадахгүй байгаа байхгүй. Тэгэхгүй шууд орж ирээд үзээчгүй байжиж энэ муу энэ шал тэнийг дуу байж гişи. Энэ юу ч мэдэхгүй. Тэгсэн чинь тэр баажи алд дээр би үзчихсэн чинь тэр фантастикийнхаа орсон байлээ. Тэгсэн чинь тэр шагаах ярьж байгаа байхгүй. Тэр нэг хүн орж ирэнгүүтээ энэ шал худлаа кино гэсэн бэ. Киног нь үзээгүй гэж энэ шал худлаа гэнэ. Гэхдээ та яагаад байгаа юм? Та кино үзээгүй гэж ингэж худлаа гэж болохгүй шүү та гэдэг. Тийм байхгүй. Ер нь бол хүн үзчихэд хараад мэрэгжлийн тэр талаас нь дүгнэх хэрэгтэйгүй шууд орж ирээл тэр тухайн тэр артист хүний хийсэн хөдөлмөрийг бас тэгж доромжилж бас болохгүй гэж бодож байна. Тиймэрхүү юм дээр нь ямар одоо хариу үзүүлдэг вэ? Би хариу үзүүлдэггүй. Тэр тэгжлээ тийм. Тоодгүй гэсэн үг шүү дээ. Би өөрөө тэгээд мэдээж би өөрөө чанартай юм хийждэг болохоор бас тэр мянга тэглээ гэдэг би ямар ядчих юм биш. Уртгаа гээл. Тий. Чанаргүй уран бүтээл хийж байгаа артистууд байна шүү дээ. Эдгээр чинь л мэдээж айцтай байгаа л да. Би бол айхгүй. Би чанартай клип дуу хийсэн байгаа юм чи. Би энэ уран бүтээлээсээ би айхгүй байгаа. Зөв. Жохон чанаргүй дуу хийсэн хүмүүс чи ингээл за хин намайг юу гэх болоо юу гэж бичих болоо гэл айгаал тий. Халдвартсан хүмүүс гэсэн үг шүү дээ. Халдвартсан хүмүүс шүү дээ тий. Тэгээд хин чанаргүй гэж бодсноос нэрээ тэр чинь 13 онд илүү нөөний оргилын төрсөн өдөр болоод тэгэхээр чи оргил над руу залахгүй. Хоёлаа энэ төврөө очиод нэг жоохон автлаа хийд цогцолцсон байна. Хоёлаа нэг очиж нэг жоохон боолго. Шоуд юм аа тэгээд очисон. Тэгсэн чинь нэг автлаа хайхлагч нэг Арико гэдэг нь шүү дээ. За тэр над айгу зөв санаа зөв үг хэлчихсэн. Батукаас чанартай л юм хийгээд байгаараа заяа. Хоёрын хооронд юм хийж өстой болохгүй шүү заяа. Заавал ерөөсөө чанартай үзэгчдийн байлдан дагуулсан тийм чанартай клип дуу гаргаад. Хэрвээ чи тэгээ явж ивэл нэг өдөр чи амжилтанд хүрнэ гэж надад хэлчихсэн байхгүй. Тэгэл би тэр хэлсэн үгээр нь л явсан. Ингээл өнөөдөр амжилтанд хүрсэн л байгаа байхгүй. Чинээ олон хийц дуудаал болчихлоо. Чинээ олон энэ тийм мундаг газар дуулаад үзчихлээ. Бас даваануудыг ингээл даваал явж байгаа байхгүй. Өсөл чанартай л юм хий. Тийм. Юмыг ерөөсөө тэр камертоны болдаах хэлжээд нь шүү дээ. Юмыг аргалж хийж болохгүй тий. Юмыг заавал төгс тэгээ сайн уран бүтээл хийж явах хэрэгтэй. Ямар ихтгэл өмчлөлтэй вэ? Шүтлэг гэх юм уу? Шүтлэгч гээд ах юм ч нэг байхгүй тий. Ер нь бол өөрөө өртөл итгэж явд юм дөө. Өөрөө л хүн зөв амьдраад зөв явах юм бол тэгэл амьдрал угаасаа тэгэл гоё болчихно дөө. Хувь тавилан гэж юу байдаг болов чи юу гэж бодож байна? Хувь тавилан байлгүй яах вэ? Хувь тавилангаа бол энэ амьдрал чинь байхгүй болно шүү дээ. Тий. Хувь тавилан гэдэг нь яг би ингэж асууж байгаа шүү. Нэг юм Бурхны зурсан зургаар бид нар явдаг энэ гэж ярьдаг шүү дээ. Одоо болох ёстой болохоор л болсон гэдэг ч юм уу. Тий. Энэ тал дээр энэ талаас нь асууж байгаа шүү. Хувь тавилан гэхэр чи одоо юу аахгүй юу?
За энэ л яг энэ хувь тавилангаараа ядуу амьдрал явна та гэл зарим хүмүүс. За энэ хувь тавилангаараа энэ баян амьдрна гэл тий. Энэ ч тийм л байхгүй. Хүн өөрөө хичээгээд явах юм бол хувь тавилан чи өөрчлөгддөг байхгүй. Түрүүний чинь хэлснээр эцэг хичээвэл тий заяа чи хувь тавилан чи өөрчлөгдөнө. Хэрвээ тэр одоо хувь тавиландаа ингээд одоо яг ингээд нэг төвшөнд ингээд жоохон ингээд би угаасаа л ядуу юм чинь энэ хувь тавилангаар л явах юм бэ. Тийм сэтгэхүйтэй гэж болохгүй. Тийм учраас хувь тавилан хүн өөрөө дагуулж хүн өөрөө явах хэрэгтэй гэж байна. Дагаж биш дагуулж. Тийм. Наач гоё хариулт шүү. Батуггийн хувьд хувь тавилангаа өөрөө дагуулж явж байгаа. Тийм дагуулж явж байгаа би. Нэгсэндээ бүтээж гэх юм уу? Тийм бүтээж. Батука амьдралдаа юунд хамгийн их талархдаг вэ? Яг одоогийн байдлаар юунд хамгийн их талархаж байна? Үг дээдстэй. Одоо тэгэл үг дээдс энэ үгд ингэд хөгсчүүл эднэр нь байхгүй байсан бол өнөөдөр бид нар байхгүй шүү дээ. Ээж аав, ах, дүү гэл бүх хүмүүстэй л би ингэж мөргөж за явтын өглөө басал за энэ үг дээдсэн таваг ингээд өршөөгөр гоё явуулна шүү. Би та нартай залбирч шүү гэж талархдаг. Ээж аавта, ээждээ мөргөн, аавдаа мөргөн. Дүүдээ мөргөн, ахтаа мөргөн. Энэ Тэнгэр бурхандаа мөргөн. Энэ Тэнгэр бурхан энэ уул ус юу ч бүгд л амьтаа шүү дээ. Амьгүй юм гэж байхгүй шүү дээ. Одоо ингээд хүмүүс сөрөг юм асуuna л та. Амьтаа гэдэг нь чи яаж мэдж байгаа? Зөв харуулж чаач гэдэг ч юм уу те. Тэгвэл энэ тохиолдолд юу гэж хариулах вэ? Энэ тохиолдолд одоо тэгэл чи нэг буруу юм хийгээд үз. Буруу амьдраад үз. Тэгэхээр л тэр чинь чамд мэдэгдэнэ. Хариултна. Үйл өөрийн тухайд ямар бодолтой байдаг вэ? Үлийн өөр буюу карма гэж юм байна уу? Эсвэл байхгүй байгаа тийм хүмүүс. Үлийн өөр байгаа шүү. Тэр үед тийм юм үлийн өртэй байж таа гэсэн тийм бодол байдаг шүү дээ. Миний хувьд бас байдаг. Бас нэг үлийн өөр гэснээс би яг нэг эдэн октод бас хомдож явж ирсэн юм үлийн өөр байдаг. Тэгээ тэр нь би яг зүгээр яг тийм үйл өөр байсан гэхээр би өөрийгөө болоогүй би хүнтэй суухгүй л гэсэн тийм яг болсныхаа цагт би хүнтэй суунаа тэр октоодаас салаад тэгээд чи ямар хэцүү асуулт вэ? Үлийн өөр гэдэг үг Батукад жоохон юм онцгой тусч байна уу юу? Тийм онцгой тусч байна. Яагаад? Ер нь нөгөө нэг ер нь тэр эмгтэй хүмүүсээс л болж тэр үлийн өөр гэж надад ирсэн л гэж би бодоод байдсан шүү дээ. Би скол тэр охтуудыг гондоосон юм бол гэж л бодоод байдсан. Ямар байдлаар илэрсэн гэж боддог гэж? Тэгэхгүй надад одоо холоос хараал хийсэн чи юм билээ яасан чи юм билээ гэж би бодоод байна. Харин тэр нь гол нэг чамд яаж мэдрэгдэж байна гэж? Мэдрэгдэж байгаа нь одоо энэ өвчин зовёор тусаал тэр үлийн өрчин л одоо ингээд би аваад яваад шүү дээ. Тэрийг л би сая хэлэх гээд хам дээр гарч ирэх гээд ингээд хэлсэн байхгүй. Хоёулаа чөлөөтэй л ярилцсан шүү дээ. Тэгэхээр 19-20 онд тохиолдсон тэр асуудал бол тодорхой хэмжээний тэгээд хүн гомдож явж исэн л үлийн өөр байгаа. Тэр нь үлийн өөр юм байна гэж өөрийгөө тэгж боддог гэж юу? Тийм, ерөөсөө нөгөө тэр эмгтэй хүмүүсийг гомдож явж исэн үлийн өөр л байгаа байхгүй. Тэгээ одоо ингээд тэр намайг хараа сууж байгаа л энэ надтай бас нэг найзлаад үерхэд явж исэн охтуудаас бүгдээс нь бас уучлахгүй яа л гэж л бодож байна. Миний буруу байсан шүү. Би ч бас их түргэн зантай хүн шүү дээ.
шууд шийдвэр гаргачихсан заримдаа бас. Жишээлбэл За одоо жишээлбэл өнөөдөр нэг дундаа дуугаа бичүүлээ хэд тэрэндээ манай продюсерд болохоор байж наад чинь хэд хоногийн дараа гарна гэдэг. Үгүй өнөөдөр гэл ингээ би чи ингээл төрөвчлээл ингээд тэр нь бас ингээ миний бодлоор бас буруу болоод байдаг байхгүй. Манай дүү хэлээд байдаг байхгүй. Чи энэ заримдаа буруу шийдвэр гаргаад байдаг шүү. Чи наата алдаагаа ши. Сайн дотор бодож хинаараа гэдэг хэлээд байдаг байхгүй. Чиний ярианаас сонсоход дүү чи ер нь нэлээ ингээд чамд манай дүү гэснээс одоо тэр чин миний продюсер байхгүй. Харин тий би яг продюсер чинь байна гэж хэлэх гээд байхгүй да. Одоо миний бүх дуунуудыг хийсэн. Яг шууд утгаараа бас продюсер юм тий. Цэвэр продюсер, XD продюсер байхгүй. Окей. Миний бүх дуунуудыг тий. Чино гэдэг байхгүй. Одоо миний энэ YouTube-ийн титр мэдэр бүгдэн дээр нь явчихдаг байхгүй. Чино гэсэн нэртэйгэр ингээд энэ Фрэнксэл Чино ирж хоёулаа миний продюсер мундаг хүмүүс байхгүй. Энэ хоёр ч юу ярьж байгаа энэ хоёр ч амар хүмүүс байхгүй. Би бол хажууд нөгөө жижиг амт шүү. Тэгвэл харагдах байдал л. Тэгвэл бүх гол зүйлсийг продюсер Фрэнксэл хоёр ирээсэл тэр хоёр л ер нь миний заа чиглүүлж өгдөг байхгүй. Манай дүү чи айгу ухаантай юм байхгүй. За сая одоо мэдээж бид ч одоо ингээл залуу байхдаа үерхс нөхөрлөл салж нийлэл явжсэн шүү дээ. Тий. Тэгээд эмгтээчүүдээс гомдоосон байна гэдэг уучлалтгүй чинь. Ер нь Баток чиний бодлоор эр хүн гэж ямар байх хэвээр болоо? Ямар зан чанартай гэх юм уу? Ямар хүнийг эр хүн гэх юм бэ? Зөв шудрах. Хэлсэн үгнээсээ буцдаггүй. Яг л худлаа ярьдгүй нэг л хэлнэ. Амьдрал дээр нь худлаа ярихгүй байх боломж байгаа юу? Байхгүй ш. Заримдаа бас худлаа ярих тохиолдол бас байгаа ш түнтэй. Тийм. Өдөр тутам ч гэсэн гарч идэв ш. Төгжрөл тундлал үрэл. Одоо хэдэн минутын өмнө очлаа гэтэл тэгэл баг цагийн өмнө тэнд явж байгаа юм чи баг тий. Баток өөрөө нь хэр одоо эр хүн гэж боддог, хэр шудраг, ер нь аль зэрэг эр хүн гэж боддог. Би өөрийгөө дөөлөмөрг байна. Би тэгж сантаач мутаач явсан үеч над зөндөөч байгаа. Би өөрийгөө нэг тэгж дөрвөлгч ярмаарх байна. Ер нь байх хэвээр замаараа л би явдаг гэдэг. Би шудраг гээл би мундаг хүн байна гэж би өөрийгөө ярмаарх байна. Тохонтол. Боловсрол өвч те. Гэхдээ ингээд тэгээ ярьчихаа бол одоо энэ хүмүүс жоорлох байлгүй. Энэ одоо юу хийчихэд өөрийгөө мундаг гэдэг. За хизээ хамгийн сүлд бүр элгээ хөш тамраа тасартал нулимсаа гартал инээсэн бэ. Ста санахгүй байна. Энэ найз нөхдөөгөө уулзахаар л тэгэл энэ Фрэнксэл эднэр дээр очивол. Тэгэл бид нар чинь бүүнтэй суглахаар л манай Фрэнксэл чи юу инээлэх дуртай тэгэл бүүндөл ста илгээ хөштлээ нэгэл. Сууж идэв шүү дээ. Яг одоо ингэ санаанд байгаа хамгийн сүлд нэрээ тэр үед тийм байх шүү гэсэн. Яг бодохгүй байна. Бодогдохгүй гэж чинь ойрд байхгүй л гэсэн үг. Тийм байхгүй. Инээд ер нь жоохон холдоод байдаг юм шиг санагдаад байгаа. Тий. Нөгөө бид нар чинь одоо ч тэгээ бас насаа явж чинь 20-д бацаан багт чинь байнга уулзалтал байнга нээлттэй явж идэг гэсэн. Одоо ч нэг уулзах нь ховордоол тэгэл хаяа нөгөө студентэр очиж дуу муугаа хвчлэгдээ. Тэгэл нэг юм уу яриад инээлтэй. Одоо нэг уулзсан ховордоол нэг жоох ингэж байгаа. Хүмүүс л бараг л үр дүнд орох шахал өдрөө болгон л уулзалцаагаал. Студентэр бөндөө юм яриад тэгэл
нэг 100 татхан 100 татал тэгэл шинжгээ суугаал. Тэгэл явцгаад шийдэх байсан. Одоо ч тэгэл хүн яг 30 гараад ирэхээр л тэр нэг уулзалт нь л ер нь жоохон богиносод ирдэг болов гэж бодоод байдیں۔ Дор амьдралтай болж байгаа. Яг толгоолоо яг гээл орж байгаа юм чи ерөөсө. За охир минь чи амьдралаа удаа шүү гэл цаанаасаа яг гэтээ хүн 20 идтэй байхад яг тийм бодол яагаад орж ирдэг юм бол энэ 25 27 28 дээр ингээл тийм бодол байдгүй юм лээ sana. 30 гараал ингээл одоо чи би чинь 37 болоо гэл ингээл явж байгаа. Залуу багт чинь тийм бодол ерөөсөө орж ирдэг юм лээ sana юм билээ. Тэгээ яагаад ингээд тэр цаанаасаа ингээд амьдралын шаардлага нь тэгж хүчээр ингэж орж ирээд идэм болоо гэж бодоод идэв. Цаг хугацааны ирэхээр зүгээр ухаан сууж байгаа хэрэггүй шүү. Тийм баг. Тэ. 20-д тийм нарийн ширээ юм амьдрал бодохгүй байх шин зүгээр баг жам юм шүү. Тэдрээ ер нь дийлэх л нэг тэгдэг байлгүй дээ. Би 20-тод 25-тод ухаан суудсан шүү гэх хүн баг байхгүй хаа. Байхгүй. Бид нар одоо ч ер нь тэгээд 40 хүрсээр 4 дарсаад гэдэг чинь одоо ч гэсэн болоогүй байгаа байлгүй дээ. Гэж би бодох нь чи юу гэж бодож байна? Гэсэн чинь тэр Луминогийн MC ах хэлжсэн байхгүй нөгөө. Ер нь 20-аас за 18-аас за өсрөл 27 хүртэл хит доонууд ингээд гарна тий. За тэрнээс хойш ер нь супер хит дуу гарна гэдэг соордоо гэдэг байгаа байхгүй. За бид тэр чамгүйгээр чи бас би биднэрт би чи 27 та манай Фрэнксил чи 25 та. За тийжи заяа ирж байгаа жаахан гоч харцсан байсан юм аа. Тий. Нэг та дөрвийн тэгсэн чинь л тэр нэг 20 идтэй багтлаг тэр ийм супер хит доонууд ингээд яг бүрийн хэмжээний тэр улсын хэмжээний тийм супер хит доонууд гарсан байгаа байхгүй. Тэгэхээр одоо тэгээд бодчихгоот чинь Батука одоо 37 8 хүрчин гэж штэ. Дотроо тэгээ бодчихгоот чинь чи яаж ч ингээд уран бүтээл хийсэн одоо ч болохоор тэр үчи гэхдээ бас ингэж идэг байсан лээ. Шууд арайл одоо энэ угаасаа явах доо байна гэл. Одоо бүр ингэ нухаал ингэ бүр бодоод идэг болчих. Тэгээ нөгөө бодож гаргасан юм нь жоохон тиймэрхүү хүн төрхөн ингэж идэг. Чанартай байгаад идэг. Тэгсэн мөртлөө нэг хүн төрхөн байгаад идэг. Амар санаа. Тэгээ 20 сая тэр дураараа гिच бол нилээл жил шахуул ажил би ч бүр амар удаан ажилласан ш тэр доон тэр чинь Фрэнксэлтэй өрөөр. Хэдэн ч удаа давтч хоолоонд ороод бүр үг мөгийн дахиж засалж бичүүлээд нилээ юм болж иж гаргаж байгаа. Тэгсэн чинь л ингээл гаргаал пүнг удаа ш тэрээс. Тэгэхээр баг тэр 20 дэд үеих шиг нэг юм тий ерөөсөл яах тэр бодохгүй шууд ингэ цацах хэрэгтэй юм шүү. Харин тийм шиг байгаа. Тийм. Яг тийм л шиг байна. Энэ хамтлагуудыг харж яхад бас яг сүүлийн үед бас тэр яг шууд цацаад идэг төвшинлөөгөө бас орцсон л хэлээ л дээ. Яг нэг ихний торгон мэдрэмжэн дээр л. Тий. За мөн зарим дугаар дээр асуудаг, зарим дээр нь алгасаад ингэ тавьчихдаг нэг асуулт байна. Батук бол өөрөө ерөөдөө эрүүл мэндийн маш хүнд байдалд ороод шулуух хол гэд үхээд боссон юм байна штэ. Одоо ер нь үхлийн талаар ямар бодолтой вэ? Үхлээс өөр найдаг уу? Мэдээч үхлээс сайн. Хүн болгон л үхлээс айдаг л үү. Мэдээч л хүн эрүүл сарвал байгаад ээж аавынхаа дэргэд нэг амьд сэрүүн байгаад амьдрахыг л хүн боддтой байл. Хүн яг улаан утас тасар төхөөд ирэх тусам л за би заавал би амьдрий шүү. Ихгүй шүү. За өвөө яд чинь хитэн бүтээл хийгээд тэр бүтээлээ хүнд хүргэе. За бүр аргаа харахад нэг хитэн бүтээл хүнд үзүүлчих юм та нэг цомогтой нэг тоглолт хийчихэд үхий та гэж бодол бас орж ирж л байсан. Гэтэ одоо арай болоогүй байна бас. Ер нь одоо ингээд түрүүн бас чи цогсхон дурдж байгаа шиг байна.
Насжилтын талаар манай монголчууд одоо ингээд эхнээсээ хэдлээ 40 ингээд хүрэх гэж байна те. Насжилтын талаар одоо ингээд хөшөрлөө гэл ингээд ярьдаг штэ. Энэ талаар ер нь чи яг өөрөө ямар би энийг саяхан постлж хийсэн. За одоо энийг нэг хараад тах юм. Би ингэж бичсэн байхгүй юу. Энэ дээр энэ амар их юу. Энэ манайхны нэг тийм эргөө сонин зам байгаад байгаа тий. 30 хүрлээ 40 хүрлээ хөшөрч өглөө яасан. Хөшин гэж бодоод байт манайхан. Тэгээ 50 60 хүрлээ амьд байдгүй ч гэж яах шиг тий. Манад л ингэж байгаа байхгүй. Чи 30 40 нас чи өнөөдөр зүгээр залуу нас байхгүй. 50 нас ч гэсэн ер нь бол. Тэгсэн чи манай ээж сая Америкт сая яваад ирсэн. Тэгсэн чинь тэнд тэгж ийн гэж байгаа юм чинь. 101 настай хүн заяа. Машин дэрэг мэрэг унтсан. тий. Ажиллаа хийсэн. Зүгээр хүн явж байна. Дахиад цааш амьдрна гэсэн бүр. Йоо. Зуутаа хүн шүү. Хин чи манайх хүн энэ хүн ерөөсөө ингээд энэ сэтгэлгээгээрээ хөшрөөд байна. Сэтгэлгээ хөшрөнгүүд хүний энэ царай зүс чи ингээд дагаад ингээд энэ чи өрчлөөдөд ингээд те өс чи ингээд цагаараа бууралтаад байна. Санал нэг байна. Би энийг бүр хүн болгонд хэлдэг байхгүй. Сэтгэлгээрээ биш битээ хөшрөөдөө. Тэгэл би 30 гарлаа 40 хүрлээ нэг амар том гүзээ суугаал ингээл нэг өөрийгөө өгшин гэж бодвол нэг тий үгүй байхгүй. Өнөөдөр чинь шаал өөр нийгэм мэдээллийн 900 өнөөдөр чи 21-р зуун чи AI хөгжчихсэн амар юм болоод байна шүү дээ. Дэлхийд даяар тий чат GPT гэдэг нэг амар юмуд гараад ирсэн. Чи юу өнөөдөр чи тийм хөшин биш байхгүй. Санал нэг. Тэгэд одоо би урлагаар жишээлхэд манай хоёр сайхан ихч юм биш үү? Сарантай ихч байна. Манай хаяад зооны малаад очиж. Нэг нь манай ариунагч байна. Ариунагч сая ялаа гिचлээ шүү. Ариунагч одоо 58-д 60 хүрж байгаа юм шүү. Зингэлтгий дүүргээ хайчлаа шүү. Morning Star-тад болоод энэ хоёр чинь амар биш. Ариунагч энэ 20-т батцааны хажууд бол зүгээр сэмгэж байгаа үстэй. Амар байл шүү. Тийм ундаг байгаа. Сэтгэлгээ тий. Ариунагч юу тэр 58-д 20-д жоох охин шиг л зүгээр зэмбэлцэж байгаа байхгүй. Ийм ундаг. Манай сараа агч байна. Одоо 54-д ягнуу гоё явж миний хандын тоглолтын дээр ирж дуулсан. Би сараа агчтайгээ байнга л холбоотой байдаг. Над байнга л урмын үг хайрлж идэг. Миний дэвстэй мундаг миний дэвдэг. Би одоо энэ сараа агчийн тоглолтын дээр бас нэг очиж дуулъя гэж бодоол байгаа. Энэ жил тоглолт нь болох юм байлээ. 6 сард гэлөө. Тийм ээ. За Батука дугаар болгон дээр алгасалтгүй асуудаг нэг асуулт байна. Маш хүнд нөхцөл байдалд байгаа хэн нэгэнд хандаж юу гэж хэлэх вэ Батука? Бити шантараарай. Би заавал энэ урагшаа юу шүү. Ямар ч юм тохиолдсон чи хэн ч юу ч хэлж исэн чи урагшаа дайрна шүү. Заавал чи тайрах хэрэгтэй. Энэ дайрсан хүн л амжилтанд хүрнэ. Тэгэхэд би өөр дээрээ жишээлбэл би тэгэхэд 15 онд машин хэрэгж байхгүй зүгээр нэг алхаа явж исэн нөхрөөсөн байхгүй. Чи машин тэргмээр гонал ямар аваа байнаас намайг харж байгаа л зэ би хөдлүүлж байгаа би 2 сарын дотор би машин авч явчихсан байхгүй. Тэгэхээр би өөрөө хөдлөмөр чинь хөдлөмөр байхгүй. Өөрөө хөдлөмөрлсөн хүн амжилтанд хүрдээ шүү. Дайрах л хэрэгтэй гэж хэлмээр хүмүүс тандж хэлээ. Бити шантраар. Өнөөдөр хүртэл Батука өөр хэр аз жаргалтай амьдарч байна. Айгуу сайхан л биш үү? Би амьд байна. Амьд байгаадаа би аз жаргалтай байна. Би өнөөдөр өхөөгөө байна. Би өнөөдөр надад 4 мөч байна. 2 гар хөл байна. Нүд байна. Бүх чихээ сонсож байна. Ингээл болоо аахгүй өнөөдөр. Тэгэл зарим нь бүр амар тасартлаа баян амьдрал. Үгүй шүү дээ. Өнөөдөр тасарцсан баян амьдралаа гэд яах юм бэ? Тэрийг ямар тэр авсантаа аваад ороод өгөхгүй шүү дээ өнөөдөр. Амьд байх нь л чухал байхгүй өнөөдөр бол.
Амьдралын энэ автортой хүмүүс ч одоо ингээл эмнэлгэр дүүрэн биш. Амьдрахын төлөө ойлж штэ тэнд ингээл манай аав эртэд жоохон биеийн өвдөл 2 жилийн өмнө биеийн өвдөл эмнэлэг дээр энэ хавдрын эмнэлэг дээр очиж битүү ойлсон байсан. Би амьдрчих юмсан. Манай аав хэлээд энэ хүмүүс ч гэсэн амьдрахын төлөө байсан. Заавал би амьдрын шүү. За амьдрмаар ойлоо явж ийн гэж штэ. Мөнгө бол өнөөдөр биш байсан юм байна. Баян хүртэл өвчин тусцсан ингээл мөнгө нь хэдэн дөргөөр имжлүүлээгээ чи имжлэхгүй тийм өвчин бас биш шүү дээ. Амьд ахал чухал шүү юм бол хүмүүсээ илгэж би хэлмээр байна. Өнөөдөр хүртэл хэр олон хүнийг аз жаргалтай амьдруулж байгаа гэж боддог вэ? Өөрийгөө Амьдруулж байгаа би манай гэр бүлийнхэн байна. Гэр бүлийгээ ч гэсэн би аз жаргалтай амьдруулж байна. Хоёр идэхгүй хосоо онохгүй тэгэл бид нар амьдарч ил байна. Би дуугаа дуулаа ирэнгөт манай ичч баярлал өчтөр хідэл ингээл миний хөөстө мундаг шүү гэл ингээл аз жаргал тэр чи аз жаргал өгж байгаа байхгүй юу. За манай ярилцлагын нэр бол bucket list буюу одоо яг монголчилж орчуулах юм бол хүслийн жагсаалт гэж байгаа шнэ. За Батукагийн bucket list-ийн хамгийн ихэнд байгаа 3 зүйлийг буюу хүслийн жагсаалт чинь эхний 3 жагсаалт эхний 3 одоо жагсаалтыг сонсъё. Юу байна? Нэгсэндээ хийж үзмээр байгаа зүйл шүү дээ, тийм ээ. Энэ яваанаас нь да. За тий. За ямар ч хэлсэн нэгдүгüүрт нь эрүүл сайхан аз жаргалтай амьдраад эцэгийнхээ хажууд амьдрах. Хоёрдугаарт нь би бүрийн хэмжээний маш том тоглолтыг хий гэж бод. Нэг тийм том мөрөөдөлтэй. Маш олон CD гаргая гэж бодож байна. Зогсоо цагаа хөдөлмөрлөж. Ойггүй хөдөлмөрлөж зогсоо цаг. Ийм 3 мөрөөдөл бас байна шүү. Нэг нь болохоор эрүүл сарвал байж одоо гэр бүлээ илж эрүүл байж ич дараагийн юмудаа хийн шүү. Тий. Дараагийн нь болохоор тоглолтыг CD гаргах юм байна тий. Нэг 3 мөрөөдөл. Тий. Ер нь энэ мөрөөдөл энэ bucket list хүслийн жагсаалтууд нь ер нь за эхнийх нь бол ингээд ямар ч эрүүл болчихсон яг тэр хүслээр амьдарч байгаа юм байна гэж ойлгож болох уу? Тийм болно. За дараачийн хоёр нь хэрэг хол байгаа гэж бодож байна. Энэ олон ойрхон байна уу? Одоо бараг чинь CD мэдээч бараг бэлэн болцсон гэдэг байж. Одоо энэ энэ жоохон спонсорын асуудал жоохон байгаад байгаа. Тэр шийдэгчүүлдэг энэ CD бараг болчих واخ. Одоо 27 он тоглолт төлөвлөсөн байгаа. Тий. За тэгвэл Батукагийн хүслийн жагсаалт бол ер нь эхнээсээ одоо ингээд тэмдэглэгдчихсэн, биелчихсэн. Тэгээд ер нь их гоё акцтай явж байгаа юм гэж ойлголоо зөв. За тэгээд одоо альва юм цаг нартай юм байна. Тий. Би ярилцлага болгоныхоо төгсгөлийг зочиндоо ямар нэгэн асуулт асуухгүйгээр тайлбар өгөхгүйгээр ингээд үлдээдэг байна. За би нэг боддог үгээ хэлээд. Өөрөө хөдөлмөрлөх хэрэгтэй. Өөрөө хөдөлмөрлж олсон мөнгөөрөө ингээд сайхан дуртай юм хэрэглээд дуртай машин авч байгаа. Гэр орондоо гоё жохмо барьж ороод тэрийг жохмороо гоё хаалцаагаа идээд эцэг хайжууд ингээ гоё амьд байгаа. Мөнгөтэй ч үгүй ч хамаагүй л дээ ер нь бол. Ер нь бол эрүүл сарвал илүү хөтөн сайхан амьдрах нь л ер нь өдөр чухал болчиход байна гэж хэлмээр байна. За тэгээд цаг хугацаагаа бидэнд санал тавиад тийм ээ. Тий. Тэгээд манай ярилцлагт маань орё гэж санал тавиад тэгээд зорин ирсэн артист Батуката баярлалаа. Уран бүтээлийн өндөр амжилтаас өмнө би эрүүлийн хийх хүсмээр байна. Эрүүл байх юм. За баярлалаа. Чиний хэлснээр бүх зүйл боломжтой, бүх зүйл болно бүтнэ гэж гэдэгтээ бол санал нэг байна. Тэгээ мэдээж урлагийн хэмжээ уран бүтээлийн өндөр амжилт хүсье. За баярлалаа. За баярлалаа үзэгчдээ бидэнтэй хамтдаа байгаа та бүхэнд маш их баярлалаа. Дугаар бүрийн маань дэмжиж ажилладаг Janas Flower засгийн дэлгүүр болон Чимээ Publishing Babylon-ы хамгийн баян номонд баярлалаа. Үзэж байгаа та бүхэндээ бас
хамгийн түрүүнд эрүүл энхийг хүсье. Эрүүл яхан бол бид хүн одоо бүхнийг хийж бүтээж чадна гэдэгт бол бүрэн санал нэг байна. Тэгээ мэдээж аз жаргалтай сайн сайхан амьдраарай. Одоо манай суугийг үзэж байгаа хүмүүс бол subscribe дарж нэгдээд илүү одоо олон контентыг илүү одоо олон сайхан одоо нэвтрүүлэг ярилцлагуудыг бас үзэх юм боломжтой шүү гэдгийг хэлмээр байна. Тэгээ бидэнтэй хамтдаа байгаарай. Нийгэмдээ бол сайхан эерэг зөв сайхан мессежүүдийг хамтдаа түгээцгээе гэж уриалъя. За ингээд дараачийн ярилцлагаар уулзлаа. Түр баяртай та бүхэнд баярлалаа.